Дараачихаа юу руу явнаа? Бэлтгэл рүү. Цайны цагаас өмнө бас дахиад хоёрыг сонсчихъя гэж бодож байна. Тэгэхээр хоторч орсон учраас одоо өгөгдөл буюу мэдээллийн тухай ойлголт. Өгөгдлийн төрөл, хэлбэр, ангилал, хувьсгуур гэсэн сэдвээр Нор багш хичээл заана. Хөдөө аж ахуйн сургуулийн багш Нороо. За бүгдөөрэнд нь өдрийн мэнд хүргэе. За. Миний өнөөдрийн ярих сэдв бол эхний лекцийн хичээл маань ерөнхий суурь ойлголтуудаа сэргээх, зарим нэг ойлголтын зөрүүтэй асуудлуудыг бас ижил болгох зорилгоор хийгдэж байгаа гэдгийг хэлье. За өнөөдрийн эхний лекцийн бол өгөгдлийн төрөл, өгөгдлийн хэлбэр ангилал, өгөгдлийн хувьсуур, тоон өгөгдлийн төвийн үзүүл, хэлбэл дарахад гэсэн энэ агуулгын өрөөнд миний хоёр лекц бол багтаж яригдана. За ер нь бол өгөгдөл юу мэдээлэл дата, тэгээд мэдээлэл information гэдэг үгний ялгаа юу юм, яагаад хэрэг бий болох вэ гэдэг талаар бол ихэд очих мэдээлэл өгье. За бидний өдөр тутмын сонсож байгаа мэдээлэлүүд ихэнх нь өгөгдөл юу дата байдаг. Тодорхой хэмжээний боловсруулалт хийгдсэний дараа үеэр мэдээлэл бол зорилготой мэдээлэл болон бусдад хүрдэг. За жишээлбэл бидний энэ дээр гарч байгаа жишээ нэг дээр гарч байгаа зөвлөвөл 10 булаг 3 дугаар баг 8 огно байна. Хүний нэр байна ямаа гэдэг. Өөрөөр хэлбэл яг энэ ихний мэдээлэл тодорхой бидний мэдээр бол өгөгдөл энэ юун зориулагдсан ямар зорилготой яасан мэдээлэл мэддэхгүй. За жишээ 2 дээр гарч байгаа мэдээлэл аймаг буюу Хөвсгөл аймгийн Аруулаг сум багийн дугаар нь 3 өвчин гарсан газрынх нь нэр, өвчин гарсан огно, малчных нь төрөл, тэгээд ямар өвчин өвчсөн өгсөн координат гэдэг. Тэгэхээр одоо энэ нь илүү их яг зорилттой мэдээлэл болж хүнд хүрч байгаа. Гэхдээ энд яг нэг мэдээлэл дутагдж байгаа ямар өвчин гэдэг нь энэ дээр байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр энийг яг зориуд хэлж байгаа байхаар бидний анхан шатны мэдээлэл маань хэр бодиттой хэр олон хэр босрогдсон бэ гэдгээс хамаарч дараагийн мэдээлэл, дараагийн босролтууд, дараагийн анализууд хийхэд хамгийн чухал нөлөөтэй юм а гэдгийг сануулах үүднээс энэ жишээ оруулсан юм а. За ер нь тоон босролт хийгээ явах процесстэй юу харагддаг вэ? Энэ нь бол мэдээллийн төрлүүд гэж яригддаг. Тэгээ ер нь бол мэдээлэл маань текст мэдээлэл, тоон мэдээлэл, он сартай мэдээлэл, мөнгөний нэг гэж хэмжлэнгээр ингээд мэдээллийг ганцхан тийм утгаар нь харахаас гадна зурагт мэдээлэл, графикууд урс гэх мэт. Энэ болгон маань тодорхой тооны мэдээлэл болж явдаг. Тэгээ мэдээллийн юм төрөл. За энэ жишээ дөрөвдөр жишээлбэл энгийн зүгээр тоон мэдээлэл байна. Энгийн тоон мэдээлэл. За тэгвэл хоёр дахь юм дээр бид нэр ирэн бэлс байна. Өөрөөр багаас нь их рүү ирэн бэлсэн байна. Гурав дахь нь бол энийг бүлгэлсэн байна. Жишээлбэл одоо 130-аас 140 хүртэлх нь 140-150 хүртэлх мэтлэнгээр бүлгэлсэн байна. Тэгэхээр бол энэ бол боловсруулалт хийгдэж байгаа анхан шатны ойлголтуудаа гэсэн үг. За дараагийн жишээ авч үзье. Мэдээж авж байгаа гарч ирж байгаа текстэн буюу дамжуулж байгаа мэдээллийг хүснэгтэн мэдээлэл болохоос гадна инфограф буюу энэ төрслөн мэдээлэлтэй зургаар илэрхийлж байгаа мэдээллүүд сүүлдээ илүү дэлгэрч байгаа. Энэ нэгдүгээрт бол ойлголтын зөрүүтэй ойлголтыг ижил болгох дээрээс нь хялбараар маш бага хугацаанд олон мэдээлэл өгөх зорилгоор ийм мэдээлэлүүд ордгоо гэсэн. Би жишээ болгож оруулсан юм а. За мөн мэдээллүүдийг бид нэр яг граф буюу диаграмаар илэрхийлдэг. За жишээ нь миний энэ үзүүлсэн жишээнд шугам диаграм буюу харуулсан байна. За шугам диаграмын жишээ бол бяруны бие хэмжээс байна. Өөрөөр энэ ширвэний өндөр, онлайн өндөр, чэйжний гүн, чэйжний өргөн, чэйжний бүслүү гэдэг. Гэхдээ энэ мэдээлэл дээр дутуу байгаа. Хэрвээ та нар анзаарчээвэл яг юу дутуу байна гэдгийг нь бол хараад бол мэдэгдэх баг. Жишээлбэл энэ дээр юу вэ? Энэ бол өндөр гүн яригдж байгаа буюу энэ нэгжийн уртын нэгж яригдж байгаа учраас энэ дээр метрээр юм уу, сантиметрээр, миллиметрээр байх гэдэг мэдээлэл энэ дээр байхгүй байгаа гэж харагдаж байгаа. За дараагийнх нь бол багнан диаграм. Багнан диаграм буюу бяруны биеийн хэмжээс байна. За энэ бол хараарлаг гэдэг бяруны бас хэмжээсүүдийн ингээд сая хараа гаргаад. Гэхдээ багнан байдлаар илэрхийлсэн. Багнан байдлаар илэрхийлсэн баг. За энийг ягаад заавал нэг хэмжээст гэж үзсэн бэ гэхээр энэ өөрөө зөвхөн бяруны жингийн мэдээлэл байгаа болохоос энэ өөр бус бяруны жингийн мэдээлэл нь
биеийн хэмжээсүүд нь биеийн жинтэйгээ байгаа ч юм уу харьцуулсан байвал энэ бол хоёр хэмжээс гэдэг нэр их хэвээр. Одоо бол энэ зөвхөн ганцхан тоон өгөгдлөөр ярьж байгаа учраас нэг хэмжээс гэдэг ойлголт байгаа шүү гэдэг бас ярьж өгье. За дараагийнх нь бол Малтай өрхийн жишээ нь 2016-17 оны статистик тоо мэдээлэл байна. Статистикийн газраас авсан мэдээлэл. За тэгэхээр бид нэр энэ тоо мэдээллийг заавал ягаад өмнөх онтой хоёртой харьцуулж ярьдаг вэ гэхээр өөрөөр хэлбэл хэр хэмжээгээр өссөн юм бэ, буурсан юм бэ гэдгийг илэрхийлэх гол үзүүлэлт бол харьцуултын өгөгдөл. Тийм учраас 16 оныг 17 онтой харьцуулсан ч гэдэг юм мэдээлэл гарч байгаа. Мөн ялгаагүй нэг хүснэгтэн мэдээлүүдийг бас унших гэдэг зөв унших, зөв тайлж уншина гэдэг өөрөө бас чухал зүйл байдаг. Жишээлбэл энэ дээр бол яг малчин өрхийн малын тоогоор бүлэглээд үзэх юм бол яаж вэ? 200 хүртэл малтай өрхийн өрх өмнөх оноохоос 1.8 пунктээр буурсан. 2001-ээс дээш малтай өрх 0.4-өөс 1 пунктээр өсчээ гэж. Өөрөөр хэлбэл энэний эцсийн төгөлөлт эндээс дүгнээд харах юм бол яг олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна гэж харж байгаа. За тэгэхээр энэ 1.8 пунктяаж харж байгаа нөхөр 200 хүртэл малтай гэхээр энэ хэсэг бүгд орж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ 21.9-өөс 21.1 бол буурсан буюу 0.8 пункт. Эндээс 33.5-аас 32.5 юуны пунктээр энэ хоёрын нийлбэр 1.8 пункт байгаа шүү. Тэгэхээр ер нь бол энэ бас тоо мэдээллийг бас унших, зөв уншихыг гэдэг чухал гэдэг хэлхийн тулд энэ жишээ оруулсан юм аа. За дараагийнх нь бол 1970, 1902, 2007 оны малын төрлийн тооноос хамаарсан төрлүүдийн инфограф харуулсан байна. За жишээлбэл 1970 онд бол адууны нийт мал эзлэх хувь бол 10.3 байсан байна. 1990 онд 8.7 болсон байна. 2017 онд 5.9 болсон байна. Шууд утгаар нь ингэж харуул энэ алдаатай дүгнэлт болчих юм. Яагаад гэвэл 1970 онд нийт малын тоо хэд байсан? Түүнээс адууны эзлэх хувь нь хэд байсан юм бэ гэж ярих хэрэгтэй. Өөрөөр 1990 онд нийт малын тооноос хэдэн мал байснаас хэдэн хувь нь буюу 8.7 малын тоо. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд энэ өөрөөр 1970 оны малын тоо 90 он 2000 малын тоо хоёр хувьд асар ялгаатай байна. Тийм учраас энэ тоо мэдээллийг шууд утгаар нь адууны тоо буурсан, эзлэх хувь буурсан гэхээс илүүгээр нийт малд эзлэх хувь нь тухайн жилүүд яаж өөрчлөгдсөн юм бэ? Эндээс бол яг зөв энгийн дүгнэлтээр бол ер нь бол манай сүргийн бүцдэх ямааны тоо бол харьцангуй өндөр болж байгаа юм байна. Өөрөөр ямааны тоо огцон өссөн байна гэдгийг бол харин хэлж болохоор байгаа шүү. За энийг бас хэлье. За дараагийнх нь болохоор бас 2017 оны нийт аймагуудын малын жилийн тоо байна. За эндээс харж байгаа хамгийн олон малтай нь Өрөнгө аймаг 5.7 сая малтай, Хөвсгөр нутаг 5.2 сая гэх мэтчлэнгийн ихний 5 хамгийн их малтай аймагуудыг бол харуулсан байна. Тэгэхээр зурган мэдээлэл дээр бас ийм мэдээлэл гаргаж болно. Энэ би зургаар дээр хийж байгаа харуулах зорилготой жишээ оруулсан юм аа. За бидний яг өнөөдөр дархал зурагчдаар нийтлэг ирж байгаа мэдээлэл ийм мэдээлэл өөрөөр текстийн мэдээлэл гэсэн үг. Хөвсгөл аймгийн малын боомын өвчний 1964-2005 оны мэдээлэл гарсан байна. Гарсан мэдээллүүд дээр үл яг 51 жилийн 39-нд боом өвчин бүртгэгдсэн байна. 1983-аас 2005 хүртэл тасралтгүй гарсан байна. Нийт энэ хугацаанд 425 голомтод 1880 мал өвчлсөн байна. Нийт өвчлсөн малын 75% нь хөр байна. 10% хонь байна. 9.9% нь ядуу, 4% нь ямаа байна гэх мэтлэнгээр текст мэдээлэлд гарч байгаа. За хамгийн доотлын хэсэгт Хөвсгөл аймгийн тухайн жилийн буюу нийт малын тоо 5.8 сая байсан юм байна. Адуу, өвхөр, тэмээ, хонь ямааны эзлэх хувь буюу малын тооны байна гэж байна. За тэгвэл энэ мэдээллүүд дээр анхааралтай боловсруулалт хийвэл дараа нь яаж болох вэ? Жишээлбэл та энд харуулъя. Өвчлсөн малын тоо голомтын тоог нь бол харьцуулсан. Өөрөөр өвчлсөн малын тоо өсөх тусам голомтын тоо өсгсөн өвчлсөн малын тоо өсөж байгаа буюу юм хамаарлуудыг харуулж байгаа. Тэгэхээр цаашдаа бид энэ хамаарлуудын энгийн үйлдэлүүдийг, энгийн тооцоолуудыг хийгээд явна гэсэн аргаар энийг оруулсан юм аа.
За мөн энэ дээр үл яг бид нэр зориуд энэ өвчсөн малын тоо, годомлын тоон дээр дахиад хүн амын тоо оруулаад хоорондын хамаарлыг харахад энэ зургаас харах юм бол хүн амын тоовол нөгөө хоёртоо ямар нэгэн хамааралгүй байна гэж харж байна. Гэхдээ энийг үл мэдээ зургаа шууд илэрхийлбэж цаашдаа бид нэр яг тооцоол хийдэг харуулах хэрэгтэй. Жишээлбэл энэ бол одоо голомтын тоо өвчсөн малын тооноос ямар хамааралтай байгаа вэ гэдэг ингээд анхаан шатны шинжилгээ хийсэн буюу нэгэн тэгштгэл бичжээ. За тэгвэл өөрөөр эргэрийн коэффициент нь 8.2 буюу өөрөөр хүчтэй хамааралтай юм байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бид цаашдаа ийм тооцоо өөрөөр энэ гарч байгаа өвчлөл нь юунаас илүү хамааралтай вэ гэдгийг аргаж сурах ёстой гэсэн утгаараа нэг оруулсан юм аа. За жишээлбэл энд нэг жишээ байна л да. 2017 оны 2 сарын байдлаар Хөвсгөл аймын боомын зураглал. За энэ дээр ингээд анзаараад харж байвал Хөвсгөл аймын дотор дэвсгэрээс гараа явцсан хэд хэдэн цэгүүд энэ дээр харагдаж байгаа. За яг энэ нөгөө аргач-яастай холбогдуулаад яагаад юм болдог вэ гэдэг дээр бол манай дараагийн дийлтгэж багш нар маань бас тодорхой мэдээлэл өгч чаас би зүгээр жишээ болгож оруулсан юм аа. Тэгэхээр энэ бол анхан шатны мэдээлэл хэрэг зөв байж хэмээн дараагийн тооцоолго зөв болдго юм аа гэдгийг л хэлэх зорилгоор энэ жишээ оруулсан шүү. За малын эмнэлгийн анхан шатны мэдээлэл дээр ер нь мэдээлэл яа дамжиж байгаа вэ гэдэг харахаар бол нэг ийм дамжилт. Одоо өнөөдөр нөхцөл байдлын мэдээлэл ингэж дамжиж байна. Мал эмнэлгийн хувийн мал эмнэлгүүд буюу мал эмнэлгийн аж ахуйн нэгжээс сумын мал эмнэлгийн дасгал үрж байгаа мэдээлэл. Сумын мал эмнэлгийн дасгал бол аймгийн хувийн мал эмнэлэг рүү улсын мал эмнэлэг гэж байгаа. Гэвч энэ дунд нь ийм гогцоо байдаг. Өөрөөр шаардлага хангасан мэдээлэл гэж. За тэгээ шаардлага хангасан мэдээлэл, хангаагүй мэдээлэл гэж юугаар ялгаж байгааг бол тухайн гарч байгаа малын өвчлөлийн GBC цэг нь байна уу? Лабораторийн шинжилгээнүүд нь байна уу гэдэг мэдээлэл бол заавал шаарддаг. За энийг хангасан байж сая яг дараагийн шатны нэгж рүү мэдээлэлд амжигдаг байгаа. Тэгэхээр бидний өөрөөр хэлбэл энэ мэдээлэл үнэн зөв бүрэн байхын гол шалтгаан нь яалтчгүй анхан шатны нэгжийн мэдээлэл авж байгаа их үүсрүүд бол хамгийн чухлаа гэдгийг бас энд онцлохын тулд ингэж харуулсан юм аа. За аж ахуйн нэгжүүд бол ер нь ямар төрлийн бүртгэл хийгдэж байгаа вэ? Сум дээр бол бүрэн бүртгэл авч нэгтгэж чадж байгаа юм уу гэдэг асуудал гардаг баг. Ер нь бол аймаг дээр нэгдсэн мэдээлэл ихэхэн дамжуулах вэ. Улсын хэмжээнд бол мэдээж энэ мэдээллүүдээр анализыг хий дараагийн арга хэмжээг яаж авах вэ гэдэг асуудал ярьж байгаа гэдэг утгаараа энийг бас харуулад хэлчихье гэсэн юм аа. За дараагийнх нь. За тэгэхээр ер нь бол би энэ зарим нэг онлайн хэсгүүд бол та нар бити онлайн гэж төгшөөгөөрөө энэ зүгээр нэр томьёоны зарим зүйлүүдийг бол олон сэтгүүл унших, олон пейперүүд унших, эсвэл та заашдаа ном сурах бичиг уншихад бол иймэрхүү тоо мэдээ нэр томьёонууд нэлээд гарах учраас энэ нэр томьёонуудыг ерөнхийдөө айчилгүй ерөнхийдөө мэдээд авчих нь бол бас зөв байх гэдэг утгаас ганц нэр томьёо явуулсан. За мэдээж чанарын болон тоо мэдээлэл. Энэ бол тоо мэдээлэл ойлгомжтой тоогоор хэлэгдэж байгаа мэдээлэл бий. Дасалтгүй юу хэлээд байгаа юм гэхээр бүхэл доогоор илэрхийлэгдсэн мэдээллүүд дасалтай мэдээлэл гэж үздэг чинь ном бол энэ доо хүйс өөр юу гэдэг. Дасалтгүй мэдээлэл гэдэг бол голзоо амьдын өндөр танах бол мал дээр малын биеийн жин, амьдын жин гэж ярьдаг. Өндөр сэвэний өндөр хэмжлэнгээр эдгээр бол дасалтгүй мэдээлэлд болж байдаг юм аа. За чанарын мэдээлэл гэдэг нь ерөнхийдөө хүйс тэгээд нөгөө хүчтэй сул хамааралтай юу гэдэг хэмжлэнгэрийн мэдээлэл асуулгууд бол дандаа чанарын мэдээлэл болдгоо шүү гэдэг юм. Хэлье. За анхан шатны бол хоёр дахь мэдээлэл. Ер нь энэ нийтлэлээр нэлээх яригддаг. Тэгэхээр анхан шатны мэдээллийг өрдөгдөгч хүмүүс бол ерөнхийдөө мэдээж та нар нийтдээ бол мал хизээ өвчсөн бэ? Ямар нэг өвчин гарахад ямар шин тэмдэг илэрсэн бэ? Хэдэн мал өвчсөн бэ? Хэний мал өвчсөн бэ? Хаана өвчсөн бэ? Энэ бол та нарын анхан шатны авж байгаа мэдээлэл буюу энэ бол анх дахь мэдээлэл. Хоёр дахь мэдээлэл болж байгаа төрж байгаа гэхээр тухайн орон нутагт малын тийм өвчин гарсан байна. Тичний мал өвчлсөн байна. Тэдэн өгсөн байна. Тэдний вакцин хамгаалсан. Гэх мэтлэнгээр энэ хоёр дахь авж байгаа дамжуулт мэдээлэл хоёр дахь мэдээлэлээ гэж ойлгож олно. За зааш нь. За дараагийн нэг ойлголт бол бидний хувьсгч уу хувьс уу. Ер нь бол математикийн хэллэгээр нийтлэг ярьдаг нь бол хувьсгч гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл хувьсын өөрчлөгдөв цаг хугацааны буюу хугацаанаас хамаарсан хувьсын өөрчлөгдөв хувьсгч гэж нэрлэдэг. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын хүн эмнэлгийнхэн энэ давхар зүйн судлаачид бол нийтлэгтэй бас ярихдаа хувьсүр гэж бас нэрлэх нэршээлдэг. Тэгэхээр энэ хоёр бол нэг ойлголт буюу ижил ойлголт шүү гэдгийг бас хэлэх юм.
За мэдээж хувьсан өөрчлөгдөж байгаа хамгийн гол чухал юм нь ерөөсөө цаг хугацаа өөрчлөлтийн хэмжээнд тэр хэмжээний өөрчлөлт орж идэг аа л гэсэн үг. Жишээлбэл бидний хамгийн сайн мэдэх нь хавар үдсэн малын амьдын жин, намар үзэх амьдын жин хоёр тул зөрөө гардаг. Өөрөөр хугацаа өнгөрөх тусам тэндээ зуны ногоо идэхтэй холбогдуулаад амьдын жин нэмэгдэхтэй гарч байгаа. Энэ бол хувьсан өөрчлөгдөж байгаа процессоо гэж харж байна. За тэгээд энэ аливаа математикийн энгийн нэр томьёо оруулаад ирэхээр манай салбарын малын уусуудад ихэд яана их математик болчлоо гэж бодоод байдаг. Гэтэ энэ маш энгийн ойлголт. Жишээ нь бид 10 жилээс ахвалаа үзсэн x, y хувьсгч юм. Энийг маш энгийнээр хэлэх юм бол x-ийн утга буюу өөрөөр хэлбэл хавар бага амьдын жинг өсөхийн тулд малд өгч байгаа тэжээлийн нормын хэмжээ нэмэгдэхээр дагаад тэжээж байгаа малын амьдын жин өөрчлөлт нэмэгдэж байгаа. Энэ л өөрөөр хэлбэл тухайн нэг утгаас нөгөө утгаа хамаарч өөрчлөгдөж байгааг л бид нэр яг хамаарлал гэж нэрлэдэг байгаамаа. За тэгээд шууд хамаарлал хоёр янз байдаг. Шууд болон шууд ус гэж. Шууд хамаарлал гэдэг бол тухайн тоон өгөгдлөө өсгөхөд дагаад өсч ивэл шууд өсөж байгаад буурчвал ургуу. Ийм л зүйлийг хэлж байгаа. За тэгээд энэ бол функцээр илэрхийлэгдэх юм бол ер нь бол энэ бол яагаад гэхээр олон хэмжилт хийгдэж байгаа учраас тэрийг бол тийм олон юм дараалалаар илэрхийлээд түүн нэмжит болгоноос гарч байгаа өөрчлөлтүүд гараад байвал тэрийг илэрхийлж байгаа юм л процесс шүү гэдэг бас хэлье. За тэгэхээр мэдээж сая ярьсан хамаарлууд. Тэгээ хамаарлал маань мэдээж өсгөө буурах хүчтэй сулуу шугам хамаартай шугам ус байна уу гэдэг нийтлэг нэршил байдаг учраас би энийг зориудны 8 гэдэг жишээнээр оруулж өгье гэсэн. За 8 дугаар жишээн дээр харж байгаа энэ А график бол x-ээс хамаарсан y-ийн үзүүлэлтүүд нь яг шугам y-ийг хамаарал байна. Шугам y-ийг хамаарал. За энэ d дээр дараагийнх нь энэ b дээр хамаарж байгаа бол уруу гэхдээ шугам хамаарал байна гэж харж байгаа. Өөрөөр тийм учраас сөрөг гэж хэлээд байгаа. За энэ үл яг шугам биш хамаарал байна. Энэ үл огт хамааралгүй байна гэж хамаарал. За энэ дээр бол шугам ер нь бол нийтлэг нэршилний үдгүүд y-ийг буюу өсөлттэй бууралттай хамааралгүй шугам бус энэ бол бид нар 10 жил бол парабол гэдгээр сайн мэддэг ийм хамаарал. За мөн ядуу дотроо дахиад хамаарлуудыг бол хүчтэй хамаарал, сул хамаарал, хамааралгүй гэж бас нэрлэдэг. Тэгээ энэ нэр томьёонууд буюу энэ эдийг л нэрлээд тэгээд энийг хизээ хаана хэрэгэлдэг вэ гэхээр статистикээр хоорондын хамаарал тоосгодод илүү их харгалдаг. Энийг бол энгийн энэ хамаарлыг илэрхийлэх коэффициентийг бол ер нь бол математикт буюу корреляцийн коэффициент гэж нэрлэдэг байна. Корреляцийн коэффициент. Корреляцийн коэффициент нь өөрөө юу илэрхийлдэг вэ? Шугам хоорондын хамаарал буюу тэрийг хүчтэй сулуу гэдгийг илэрхийлж байгаа ийм нэр томьёо юм байгаамаа. Энэ нэр томьёо байна. За цааш нь явъя. За ер нь бол нэгэнд бид нэр суур статистикийн ойлголтууд ярьж байгаа учраас иймэрхүү төрлүүд байдаг юм бас тайлбарлаад хэлэх юм зүг ба. Статистик анализ дээр бол нэг хүчний зүйлийн шимтгэлгээ гэж ярьж байгаа. За энэ бидний сайн мэддэг дундаж утга медиа мод одоо би дараа нь дахиад ярина. Дисперс дафтын шугал гэмшил энэ бол дандаа нэг хүчний зүйлсийн хамаарлууд байдаг. За хоёр хүчний зүйлсийн хамаарлал гэх юм бол одоо бүлэг хоорондын хамаарлууд юу хэд хэдэн хамаарлуудын хооронд авч үзэж байгаа гэвэл энийг үл бид нар бодохдоо энгийн регрессийн тэгшлэлээр шинжилгээгээр хийж боддог байгаа. За мэдээж олон хүчин зүйлсийн хамаарлал гэж бас байна. За энэ бол олон хүчин зүйлсийн хэд хэдэн хамаарлуудаас хамаарч тухайн өгөгдлийг өөрчлөгдөж байгаа ямар хэмжээнд өөрчлөгдөх вэ гэдгийг тооцдог тийм юм зүйл байгаамаа гэдгийг хэлье. За тэгээд түрүүнүүд урдсан жишээн дээр орсон шугам болон багнан диаграм бол дандаа яг нэг өвчтгчийн хувьд хэрэгжилж байгаа. За одоо хоёр хэмжээс гэдэг дээр би жишээнд харуулъя л да. Жишээ нь түрүүний бяруны хэмжээсгээ бид түрүүн жишээн дээр авч үзсэн. Жишээ нь бяруны хэмжээсийн сэрвэний өндрүүд нь энд бас биеийн хэмжээ. Одоо бол яаж яана? Илүү түрүүн бол нэг хамаарлал зөвхөн сэрвэний өндрүүд байсан бол одоо бол биеийн хэмжээсээс гадна биеийн жингийн хэмжээ ороо юу? Энэ хоёр хоорондоо ямар хамааралтай байгаа юм бэ гэдгийг тооцож эхлүүл энэ сая хоёр хэмжээст хамаарлууд болж эхэлж байгаамаа. Өөрөөр хэлбэл энд яг энэ манай жишээн дээр авч үзэхэд бол ер нь сэрвэний өндөр нэмэгдэхэд биеийн жин бол ер нь харьцангуй нэмэгддэг буюу энэ шууд хамааралтай байна. Хамаарлал нэлээ. Өөрөөр сэрвэний өндөр буюу биеийн хэмжээсээс биеийн жин нэлээ хамааралтай байна гэж жишээ нь тооцож болно л гэсэн ийм жишээ байгаамаа. За цааш нь явъя. За тэгэхээр ерөнхийдөө
энэ дээр тоон өгөгдлийн үндсэн буюу төвийн болон захын гэж хоёр хуваагаад байдаг. Ягаад гэхээр тоон өгөгдлүүдийн чинь голын хэсэгтэй хамаарч байгаа гэсвэл эсийг илэрхийлэх гол юм бол арифметик дундаж, голч утга, мод, геометри дундаж гэх мэтлэнгээр үзүүлэлтүүд байдаг. А захийнх нь бол далайс, диспейс, стандарт хазарт, вариацийн коэффициент гэх хэмжигдэхүүнүүдийг илүү тодорхой гаргаж өгдөг юм аа. За тэгээд тоо мэдээ боловсруулахад бол хамгийн чухал үзүүлэлт буюу бидний мэддэг хамгийн энгийн үзүүлэлтүүд дундаж, голч, мод байгаа юм. Тэгээд би энийг бол яг энэ дараагийн лекцэн дээр яг энэ дундаж, голч, мод гэж яг юу юм, яаж илэрхийлдэг гэдгийг бас энгийн хэрэглээний байдлаар жишээндээ тайлбарлаж өгнө. За өдөөс хойш энэ дадлагын хичээл дээр бас яг энийг хэрхэн бодох вэ? Тоон өгдлүүд буюу өөрөөр хэлбэл сумын нэгждээр ирж байгаа анхан шатны мэдээлэл дээр энэ тооцоолуудыг хэрхэн хийж вэ гэдэг талаар бас жишээ тайлбар өгөх болно. Тэгээд миний эхний хэсгийн лекц үл ингээд дуусч байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За Норон багшд баярлалаа.